нийгэм хичээлийн зорилго нь хүүхэд бүр зөв хөгжил төлөвшөлтэй болох хамт олон бүлгийн гишүүн байх чадвартай болон төлөвшөхөд оршдог. Иймд бид энэ цахим хэрэглэгдэхүүнээрээ хүн нийгэм хичээлийн зорилгыг хэрэгжүүлэх үүднээс хүүхэд бүр өөрт байгаа сайхан сэтгэл, сайн зан чанар, үнэт зүйлээ зөв тодорхойлж, бусдад байгаа сайн зан чанараас харилцан суралцаж, сайхан сэтгэлтэй, хүн чанартай хүн болон төлөвшөхөд чиглэгдлээ. Бидний бэлтгэсэн захим хэрэглэгдэхүүний зорилт нь багангийн хүүхдийн зан төлөвийн хөгжлийн онолын үндсийг тайлбарлах, хүүхэд бүр өөрийн үнэлэлт, хандлага зэрэг үнэт зүйлээ илэрхийлж, эцэг эх, багш, ахмад хүмүүс, найз нөхөд, үе тэнгийнхнээ хүндэтгэх, тэдний үнэт зүйлийг үнэлж хүндэтгэх, мөн хүүхдийг зөв хөгжил хүмүүжилтэй болгон төлөвшүүлэхэд Монгол уламжлалт арга ухаанаар хэрхэн уламжлагдж байгааг харуулахыг зорьсон. Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн байна уу? Хүн ба нийгэм хичээлийн нэвтэр сар өдрөө бичээрэй. Манай сургууль дээр хүүхэд бүхэн өөрсдийн сайхан сэтгэл, сайн зан чанар, үнэт зүйлийг тодорхойлж түүнийгээ эцэг эх, багш, найз нөхдөдөө танилцуулж хамтран суралцах зорилго бүхий сайн бүхнээ суралцсан аян явагдаад 3-7 хоног өнгөрч байгаа. Энэ аяны сурагчлагч бүрийн хөгжил төлөвшөлтөй холбоотой тул өнөөдрийн хүн нийгмийн хичээлээрээ сурагчдын санаачлан хийсэн зарим бүтээлүүдийн хэсэгтээ танилцаж хамтран суралцсанаа. Ингээд манай ангийн зарим сурагчдад энэ аяны зорилготой холбоотой нэгэн үлгэрээр дүрийн тоглолт хийж ирсэн байна. Одоо бүгдээрээ түүнийг сонирхцгоё. Дүрийн тоглолтыг үзэхдээ ямар амьтан, ямар зан чанарууд гаргаж байгаад хүүхэд болгон сайн ажиглаарай. Ир дөрдийн цагт хулан хэрэг, чоны гурав, гингүй сайхан нөхөрлөж гизээ дижэн амьдардаг байжээ. Гэтэл нэгэн өдөр тэд шинэ нутагт амьдрахаар ярилцаж хэрэг нутаг үзэхээр явлаа. Айтай тавтай амьдарч байтал нэгэн өдөр хулан хинэг хүйтэж авч яваад анчны хавханд очихов. Ямар хүйтэж байна? Энэ хавханд чан хэрэгнээс рүүж хүчи яагаад хавханд очихов? Миний хавсан яг зүг бай. Хүчи нахавнасаа хавханд үсчээд бай. Тэгвэл хавнасаа дөрснөө гачгүй хүйтэж миний ингэж хүчтэй байх юм да. Тийм ээ. Энэ ахын үхчихэж гэж бодоод хавнаас алхаад хутгаш босоод зүхтаарай. За
Тэд хулан босон хараад чаны байсан зүг рүү төв. Анчин сандрын хулангийн ханаа хэд хэдэн удаа буудтал муу санаа бие автна гэхчээ чаны тархив төсчээ. Өгүүлэгч байцыг хам. Чаны дөр тавсан байж юусан? Хэрэг дөр тавсан бэ их чам. Халагын дөр тавсан юм сэрэг. Антигийн дөр тавсан ордны. Үлгэрт ямар амьтад гарсан бэ? Хэрэг, чон, хулан. Өөцөтэй. Хэрээний дүрээр ямар зан чанар гарч байгааг хэний баг бичих вэ? Манай. За, нэгдүгээр баг хэрээний зан чанарыг бичээрэй ярилцаа. Чоны зан чанараар хэний баг бичих вэ? Манай. За, чоны зан чанарыг хоёрдугаар баг бичих нэ. Багшаа манайга хулгийн зан чанарыг бичиж. За, гуравдугаар баг хулангийн зан чанарыг бичээрэй ярилцаад. Миний бодлоор бол би хэрийг ямар зан чанартай юм бэ гэж бодоодсэн чинь би бол үнэн гэж зан чанартай гэж бодож байна. Миний найзын бодлоор. Миний бодлоор хэрэг найзрахаа зан чанартай гэж бодож байна. Чиний бодлоор? Миний бодлоор хэрэг шудраг зан чанартай юм болов гэж бодож байна. Чиний бодлоор? Миний бодлоор болохоор хэрэг итгэлтэй гэж бодож байна. Тэгвэл бүгдээрээ зэвтэртэй мэдчихээ. Өөрсдийнхөө чи чаны дөрөв ямар дөрөв гэж бодож байна? Би чаны дүрийг харамч гэж бодож байна. Ягаад? Ягаад гэвэл зөвхөн найз нөхөд хизээ нэгнээсээ юу ч харуулдаггүй ш. Чан хараа найз нөхөд хоолоо хармацсан. Тэгвэл чиний бодлоо? Миний бодлоор бол би чаны хотолч гэж бодож байна. Ягаад гэвэл чан айхтар юу анчна ингэхэд зүгээр гэж дагуулж байна. Миний бодлоор бол би чаны шүлтэй гэж бодсон. Чон бол хулангийн найз тэгсэн мөртлөө найзгаа итгэжсэн болохоор би шүлтэй гэж бодсон. Би чаныг амиа оцсон гэж бодож байна. Ягаад гэвэл чан найзуудаа бодоогүй өөрийгөө бодсон болохоор би амиа оцсон гэж бодож байна. Миний бодлоор хулангийн дөрөв би итгэмтгий гэж бодож байна. Ягаад гэвэл чон анчинг байгааг мэдэрвж найзуудаа дагуулж ясан учраас би итгэмтгий гэж бодож байна. Би болохоор хулангийн дөрөвийг гинэн гэж бодож байна. Ягаад гэвэл хулан юу ч мэдгүй явж байгаад анчны ахын дорсон болохоор гинэн гэж бодож байна. За, хэрэг ямар зан чанартай байгааг хэлээрэй миний хүүхдүүд. Миний бодлоор хэрэг шудраг гэж бодож байна. Яагаад гэвэл хавханд орсон найзаагаа аварсан учраас. Хэрэг найзрахыг гэж бодож байна. Яагаад гэвэл хуланд чин сэтгэлээсээ тусалсан учраас. Өөцөтэй. Би хэрэг үнэн гэж бодож байна. Ягаад гэвэл анчинг байгаа гэж хэлсэн болохоор. Өөцөтэй. Би хэрэг итгэлтэй гэж бодож байна. Яагаад гэвэл хэрэг итгэлтэй байж хуланг аварсан. Сайн байна. За, хоёрдугаар баг чоны зан чанаруудыг бичснээр хэлээрэй багштай. Би чаныг харамч гэж бодож байна. Яг хэрэг хулангийн алгайг эзнээс идэхгүй гэж айсан. Өөцөтэй. Би чүний шуналтай гэж бодсон. Учир нь чон хулан найзаагаа идэх гэсэн болохоор шуналсан гэж би бодлоо. За, сайн байна. Би чоны худалч гэж бодож байна. Яагаад гэвэл аюултай амчин байна гэж байгаад аюулгүй гэж худлаа хийж дагуулж явсан болохоор. Өөцөтэй. Би чоныг амиа бодсон гэж бодож байна. Яагаад гэвэл чон өөрөө амиа бодсон. Найзуудаа бодоогүй болохоор би амиа бодсон гэсэн. Өстой сайн байна. Гуравдугаар багийн хүүхдүүд найзуудтай хулангийн зан чанаруудыг хэлээрэй. Би хуланг итгэмтгий гэж бодож байна. Чон анчин байгааг мэдсээр байж найзуудаа дагуулж явсан учраас би хуланг итгэмтгий гэж бодож байна. За, өстой сайн байна. Би хулан хэнэггүй гэж бодож байна. Яагаад гэвэл хулан хэнэггүй явсаар байгаа анчингийн хавханд орсон шүү дээ. За, сайн байна. Би хулан гинэн гэж бодож байна. Яагаад гэвэл хулан юу ч бодохгүй явж байгаад анчны хавханд орсон учраас. За, өстой сайн хүүхдүүд байна. Энэ олон зан чанаруудыг гаргаж ирж бичсэн байна шүү дээ. За, хэрэг яг ямар зан чанартай вэ хүүхдүүд ээ? Шудраг, найзрах, үнэс, итгэлтэй. Энэ зан чанар ямар зан чанар вэ? Сайн зан чанартай байна. Чон ямар зан чанартай байна? Харамч, шудартай, худалч, амиа оцсон. Энэ ямар зан чанар вэ? Муу зан чанартай байна. Хулан ямар зан чанартай байна? Итгэмтгий, дуулууртай, гинэн. Хулан ямар зан чанаруудтай байна? Би хулан сайн муу зан чанартай байна. Өөцөтэй.
эдгээр амьтдаар хүний сайн муу зан чанарыг харуулжээ. Хуланг амиа аврахт нь ямар амьтанд туссан бэлээ хүүхдүүдээ? Багшаа би. Хулан амиа авахад хэрээний сайхан сэтгэл тусалсан. Өө зүйтэй. Сайхан сэтгэлээр хэрэг аврагдсан. За өнөөдөр бүгдээрээ сайхан сэтгэлийн тухай үзцгээнэ. За хүүхдүүдээ хүний сайхан чанаруудыг лав дэвтэртээ бичээрэй. Хүүхэд болгон дотроо бодож байгаа өөрсдийнхөө зан чанаруудаас бичээрэй. За хүүхдүүдээ хүний сайхан чанаруудаас бичснээ бусдаа хэлээрэй. Хариуцлагатай. Эмгэгцтэй. Тарууд өдөө. Нэгэн сэтгэл. Цэвэрсэн юм бай. Хүлээцтэй. Тэгшээтэй. Зоригтой. Тусч. Зоригтой. Шийдэмгий. Нөхөрлөг. Та нар ийм олон зан чанаруудыг мэддэг юм байна шүү дээ. Үүнээс гадна зөндөө олон сайхан зан чанарууд байдаг. Найдвартай. Үдээс. Хайрхалтай. Бусдыг ойлгодог. Хасархалтай. Эзэг болгосон. Гэх мэтчлэн хүний сайхан зан чанарууд хязгааргүй олон байдаг юм байна. За тэгвэл бид нар хүний сайхан зан чанараар юу бүтээвэ? Нар хүрээлээ багшаа. Нар дулаан гэлчээр бүхнийг гэрэлтүүлж байдгийн адил хүний сайхан зан чанарууд хүнийг бас гэрэлтүүлж байдаг. Ийм сайхан зан чанаруудтай хүн ямар хүн байх болоо? Сайн хүн байдаг. Хүн чанартай хүн байдаг. Сайхан сэтгэлтэй хүн байдаг. За зүйтэй. Ийм сайхан зан чанартай хүн сайн хүн байж, сайхан сэтгэлтэй хүн байх нэ. Багангийн наснд хүүхдийн зан төлөвийн бүрдэл дөнгөж бүрэлдэж эхэлнэ. Энэ насны хүүхдэд бүрэлдэж байгаа зан төлөвийн бүрдэл нь нэлээд зөрчилтэй, тогтворгүй, хөдөлгөөнтэй байдгаараа бусад насны хүүхдүүдээс ялгаатай байдаг. Энэ насны хүүхдийн зан төлөвт илэрх зарим чанарыг том хүмүүс буруу ойлгох тал ихээхэн байдаг. Ер нь багангийн хүүхдийн зан төлөвт сониуч, итгэмтгий, урайлган, шулуун шударга, үнэнч, илэн далангүй, нийт зэрэг зан чанарууд нийтлэг байдаг. Тэд эцэг их багш бусад хүмүүс найз нөхдөдөө зан төлөвт илэрдэг чанаруудыг түргэн тусгаж түүнийгээ дуурайхыг ихэд эрмэлздэг. Ийм чанар нь нэг талаас тэд хүний зан төлөвийн сайн сайхан чанаруудыг өөртөө хэний ч шахал шаардлагагүйгээр төлөвшүүлэх, нөгөө талаар хүний зан төлөвийн муу мухай чанарыг хумсргүйгээр тусгаж авахд хүргэдэг. Багангийн хүүхдийн нас нь хүний зан төлөвийн сайн сайхан чанарыг төлөвшүүлэхэд хамгийн боломжтой нас юм аа. За хүүхдүүдээ манай сургууль дээр ямар аян явагдаж байгаа вэ? Сайн бүхнээс суралцъя. За энэ аяны хүрээнд манай ангийн хүүхдүүдээс талгалын сайхан загтлууд, зурсан зураг, баримтат зохиомжлогууд ирсээр байна. Одоо та нарын дундаас өөр тохиолдсон юмдас сайхан сэтгэлийн үйлээс бусдад танилцуулах хүүхэд байна уу? Багшаа би. За зэрэг найз миний хөө ирж гин. Надад нэг ийм явдал тохиолдсон юм аа. Оо яадаг үлээ тийм байж тээ дотор нь бичиг баримт нь байна уу? Оо энд бичиг баримт нь байна штэ. Паспортных нь хаягаа гэртэн аваачих юм минийх үү? 이게 두시가 보고 에티게 붙은 챙글레디제 에흐토 안 듣지 마요 바이러던다 바이러던다 Сайн байна уу хаа? Сайн байцгаана уу?
Та түрүүчээс нөө. Тэгсэн миний хүү. Энэ хүү одоо юу? Харин тийм ээ нэг түрүүч болсон яхаа. Ямаа да хүүхдийн сургуулийн төлбөр руу явуулах байсан юм байна. Тэр төрөвчөө хайчаад тэгээ олохгүй боо юм болж ирсэн. За баярлалаа миний хүү. Миний хүү олсон уу? Тий яхаа. Ямар мундаг хүү вэ? За миний хүү. Сайхан сэтгэл гаргаж ахтаа авчирч өгсөн баярлалаа мэдөө. За. Хүнд юм олчихор мөнгө өгдөг юм байна те. Тийштэй миний хүү хүн тэгээ сайхан тус өргөхээр заавал өөрт нь ингэж тус нь ирдэг байхгүй юм миний хүү. Өстой сайн байна. Баярдамда. За цэрэн найд маань үнэхээр өгөөмөр шудраг сайхан зан гаргажээ. Цэрэн найдандаа бүгдээрээ баяр хүргэе. Монголчууд бие биедээ тусалдаг олон сайхан зан заншил байдаг. Тухайлбал айл нүүхэд ачаалж өгдөг. Айл ирж буухад хотоороо нийж гэр барааг нь барьж тусалдаг. Нүүдэл тосож эдээ цайгаар дайлж уулздаг. Хонь хяргах, мал нослох, ноос авах, эсхий хийх зэрэг ажлуудыг ямагт айл готлоороо хамтран хийж бие биедээ тусалдаг тийм сайхан зан заншил байдаг. Эдгээр зан заншил манай нутгийн, манай Баян хонгорын ард түмэнд одоо ч байгаа. Ийхүү бие биедээ тусалдаг сайхан зан заншил хойшид бидний хойч үедч уламжлагдах ёстой юм аа. Энэ айны хүрээнд зөндөө олон цагтлууд, бүтээлүүд ирсээр байгаа. Багш нь түүнийг судалж, уншиж байна. Эндээс Ингчингийнхаа ээждээ зориулж бичсэн цагтлыг ангийн найз нартаа уншиж өгнө үү гэж хүсэж байна. Сайн байна уу? Ичим. Охин минь мэдсэн өдөр хамгийн сайхан гэж ичим манаа. Ингэртэй тийм эргэлэн ялгарлаа. Ичи таньда энэ хүү загтал очив өдрийн мэндийг хүргэе. Таныхаа хариу нэхэгийн ачлал бүхэнд хайр тохончин баярлдаг шүү. Хорвогийн түмэн хүмүүс ховрхон тохиолддог аюултай өдрийн аимшигт тэр мөчийг санам бодох бүрдээ ичи таньда улам илүү хайртай болох да. Ичи минь хэдий гинтийн аслаас болж алхаж гიშгэ байсан ч та минь өөр хүүхэд бидэндээ гიშг толгоор минь билээ. Ичи таньда дөрөөлөмөрсөн шүлгээ уншия. Охин чинь өсөж байна. Өдрөөс өдөрт өндөр болоод ачлал ижигийн өөрөөд юу болно. Өнгөлөгийн орчлонгийн жаргал бүхний өгөөмөр эдгээр нийлүүлдэг цаг ирнэ. Эргэлж хөгжөлдөн хөөцөлдөж тоглоод эргэлдэн бүтгэлхийг тань харахыг хүсэн ижил олон үеийн бүтдээгэн хэрвээдийн сайхныхаа төлөө тэмүүлж байна. Эрдэм намна улам шамдас уулзаж инэрл хайр хүссэн хүн бүхний төлөө тангараг өргөсөн эрхэм сайхан сэтгэлтэй юмч болно. Нэмсэглэл болгонд тань жаргалын цэцэг ургуулгаар өрөөдийнхээ төлөө тууштай тэнцээр ижиж тантайгаа насан буурал болтлоо амьдрнаа. Багш надад нэг саналаа. Тэгээд ангаараа Ингчингийнхаа ээж туслах хөө. За ямар сайхан санал вэ? Одоо тэгвэл бүгдээрээ Ингчингийнхаа ээжинд яаж туслах вэ? Багш би Ингчингийнхаа гэрт нь очиж ээлтэн туслая. Саби. Ангаараа мөнгөчлүүд Ингчингийнхаа ээжийн имчилгээнд нэмэлээ. Багш би манай Ингчингээс ном унших дуртай шүү дээ. Тийм болохоор Ингчингийнхаа ээжид унших ном сэтгэлүүд авчиж өгье. Манай ангийн хүүхдүүдэд сайхан саналууд гарлаа. Ингчингийнхаа ээж нь ангийнхаа хүүхдүүдийн сайхан сэтгэлийн тусыг заавал хүргэнэ. За одоо бүгдээрээ нэг даалгавар хамтарч гүйцэтгэе. Анхааралтай сонсоорой. Багш нь энэ аягтай сууг бат орж хойд харуулад эндээс юу харж байна гэж асуусан юм. Бат тал нь хоосон аягтай суу байна гэж хариулсан. Харин дорж тал нь дүүрэн аягтай суу байна гэж хариулсан юм. Та нарын бодлоор энэ хоёр сурагчийн аль нь зөв бэ? Тал нь хоосон байна гэсэн Батын санал зөв.
зөв байх гэж би бодож байна. Багш би тал нь дүүрэн гэсэн доржийн санаа зөв гэж бодож байна би. Баттай хоёрын хариу хоёулаа зөв гэж би бодож байна. За тийм ээ. Үнэхээр ингээд харах юм бол тал нь ямар байна хүүхдүүдээ? Хоосон байна. Ингээд харах юм бол тал нь Дүүрэн байна. дүүрэн байна. Багш нь тал нь дүүрэн байна гэж доржийн хэлсэн сайн талаас нь харж хариулаа гэж бодож байна. За хүүхдүүдээ бид сайхан сэтгэл, сайн зан чанараа улам байжууд сайн хүн болохын тулд алгаа зүйлийн сайхан зан чанарыг харж сурах нь чухал юм байна. Энэ хүний хамгийн чухал зан чанар юм байна. Зарим хүмүүс хит их шүүмжилж ямар нэгэн зүйлийн өөдөө талаас нь харж тодорхойлдог тал бий. Энэ нь хүний муу зан чанар. Сайхан зүйлийг харж, сайхан зүйлийг бодох юм бол бүх зүйл сайхан байх болно. Ингээд өнөөдрийн хичээлдээ бид нар сайхан сэтгэл, сайхан зан чанаруудын талаар зөндөө олон зүйлүүдийг мэдэж авлаа. Амьдрал дээр гараад гэртээ очоод найз нөхдөсөө, ангийн найз нараасаа ямар зан чанарыг сурах хэрэгтэй юм бэ? Сайхан зан чанаруудыг сурах хэрэгтэй юм байна. За ингээд хичээл идэвхтэй орсон хүмүүстээ маш их баярлалаа. Багангийнхаа хүүхд багчуудад бид хүний сайхан сэтгэлийг, хүн чанарыг шингээхийн тулд хичээл болгоныхоо агуулгад энийг тусгаж байгаамаа. Хүн нийгэм хичээлээр бид энэхүү эрхэм зорилгоо хэрэгжүүлэхэд нэн чухал ач холбогдлыг өгч ажиллаж байгаа юм. За үүний үр дүнд хүүхд багчууд маань бүр багаасаа сайхан сэтгэлтэй, хүн чанартай, аз жаргалыг бүтээгч ийм иргэд болон төлөвшнө гэдэгт бид итгэл төгс ажиллаж байна. За баг боловсролын чанарыг ахиулахад мэдээлэл харилцааны технологиг ашиглах нь төслийн хүрээнд күн нийгэм хичээлээр Баян хонгор, Булган, за Ховд, Хинтээ аймгийн баг боловсролын багш нар 4 цахим хэрэглэгдэхүүн бэлтгэсэн байгаа. За эдгээр цахим хэрэглэгдэхүүнийг бэлтгэхдээ тэр күн нийгэм хичээлийн агуулгыг сурагчдын өөрсдийнх нь амьдралд оруулж ирж элементарчлах, улмаар түүнд хүүхдийн оролцоонд түшгэлж өөрөөр хэлбэл агуулгыг арга зүйн шинжилттэй уялдуулан зааж болох тийм л хувилбарыг хүргэхийг хичээсэн байгаа. За тухайлах юм бол Баян хонгор аймгийн багш нарын баг сайхан сэтгэл гэдэг сэдвийг сурагчдын дүрийн тоглолт хийлгэх, дүрийн тоглолтын дээр нь ажилуулах, за сайхан сэтгэлийг илэрхийлсэн тохиолдол шинжилүүлэх, түүн дээр үнэлэлт дүгнэлт хийх замаар заасан байгаа. Энэ күн нийгэм хичээлийн агуулгыг эхлэл өрнөл төгсгөл бүхий өгүүлэлгээр дамжуулж, тэр өгүүлгийн баатруудаар дамжуулж хүргэж чадвал үндсэн сэдвийн агуулгаа ойлгуулахаас гадна хүүхд төрийг хөгжүүлэх зорилттой хэрэгжүүлэх боломжтой гэдгийг хэлэх байна. За ингээ анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.